Өнөөдөр 11 сарын байдлаар улсын хэмжээнд 21 мянган зам тойрон ос тэрэг бүртгэгдээд шалгагдсан байж байна. За үүний 3415 нь хөдөө орон нутгийн зам дээр үлдэгдсэн зам тойрон ос тэрэг. Тухайн үлдэгдсэн зам тойрон ос тэргийн улмаас улсын хэмжээнд бол 274 иргэн амь насаараа алдсан болвол орон нутгийн замд бол 218 иргэн амь насаа алдсан юм. Зам тойрон ос тэргийн бүртгэгдэж байгаа шалтгаан нөхцөл нь бол том оврын ачааны автомашинууд замын зорчих хэсгээ бүрэн чөлөөлөхгүй зогсдог. За замын альтргаа гулгаан дээр замын нөхцөл байдал турдаа тохируулахгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон. Гэх мэтлэнгээр бол сүүлийн 2-3 хоногийн нөхцөл байдлаар бол бас зам тойрон ос тэрэг бүртгэгдэж хүний амнаас хөрсөн, эрүүл мэндээрээ хохирсон ийм явдлууд бас бүртгэгдсэн байж байна. Одоо энэ хүүхдийн хичээл сургуулийн амралт эхэлсэнтэй холбогдуулж одоо орон нутгийн зорих хөдөлгөөний эрчим ачаал бас жирийн үедээс бол харцангуй нэмэгдэж байна гэж ингэж үзэж байгаа. За тэгэхээр эргэж жолооч нар маань бол хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангамаар байна. Өөрсдийнхөө аюулгүй байдлыг бас хангаж хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна. Одоо бензин тосныхоо нөөцийг ч гэдэг юм уу, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал, өвлийн улирлын дугуйч гэдэг юм уу. Иймэрхүү гэх мэтлэнгээр өөрөө жолоочоос хамаарах энэ зүйлсүүдэд бол бэлтгэж явах шаардлага бол зүйсээр байж байгаа. Дээрээс нь энэ орон нутгийн замд тээврийн хэрэгсэл янз бүрийн эвдрэл гэмтэл тохиолдож байна. За тухайн эвдрэл гэмтлийг тохиолдоход бол замын зорчих хэсгээ бүрэн чөлөөлж зогсдоггүй. Зогслоо гэхэд бол ослын зогсолтын тэмдэг гэдэг юмыг бол дүрм журамд нийцсэн байдлаар байрлуулдгүйгээс болоод зарим нэг зам тээврийн ос тэрэг бүртгэгдсэн тохиолдлууд байж байгаа. Улаанбаатар хотыг бол хөдөө орон нутгуудтай холбосон засмал замууд бол одоо хуучныгаа бодох юм бол харцангуй сайхан болсон. За энэ дээрээс бас замын нөгөө арчилтын үйл ажиллагаанууд бас харцангуй доголдож байгаа тохиолдлууд бас байж идэг. За тухайлах юм бол одоо нэг азцаа компани, нэг зам засвар арчилтын компани нь олон километр зам хариуцдаг. За тэрнээсээ болоод тэрнийхээ нөгөө ачаал ачааллыг дийлэхгүй замын зорчих хэсэг дээр орсон цас мөсийг арилгах одоо техник хэрэгслийн хувьд ч тэр зарим нэг хүртээмжгүй байдлаас болоод одоо энэ байдлыг одоо бүрэн яаж чадахгүй иргэдийг ая тухтаа зорчих энэ нөхцөлийг бүрдүүлж чадахгүйгаас болж зам тээврийн зарим нэг ослууд бол бүртгэгдсэн ийм тохиолдлууд байж байгаа. За дийлэнх нь бол одоос манай иргэдийн жолооч нарын маань өөрсдийн маань хайхрамжгүй байдал, замын хөдөлгөөний дүрмээ зөрчдөг, биелүүлдэггүй, наад захын жишээхэд бол хамгаалах хүсээ зүүдгүй, хурд хэтрүүлдэг. За тэгэл одоо цаашлах юм бол одоо техникийн хувьд одоо бүрэн бус тээврийн хэрэгсэл жолооддог. За дугуйны хувьд бол одоо бас янз бүрийн байдлаар өөр хэтэж байдаг юм. Иймэрхүү байдлаар юм жолооч нарын маань өөрсдийн бол хайхрамжгүй байдлаас болж зам тээврийн ослууд бол дийлэнх нь гарч байгаа. За энэ дээр дурдгдсан иргэд маань ингээд амь насаа алдаад эрүүл мэндээрээ охироод байгаа энэ зүйл дээр ингээд анализ дүгнэлт хийгээд үзэхэд бол дийлэнх нь бол жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болж байна гэж ингэж үздэг. Үс төрүүлэх үйлдэлээ буруу хийдэг ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ингээд зам тээврийн ос тэргүүд бол нэлээдгүй бүртгэгдэж энэ дээр харамсалтай тоо мэдээнүүд бол гарсаар байна. Улсын хэмжээнд бол байнгын ажиллагаатай 24 цагийн үйл ажиллагаатай 64 постон дээр цагдаагийн албаагч, зам цагдаагийн албаагч нар бол тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. За орон нутгийн нэгжүүдээр тухайн хяналт шалгалтуудыг гүйцэтгүүлээд ингээд явж идэг. Дундаж хурдны камерын хувьд бол улсын хэмжээнд 12 шиг камер ажиллаж байна. За дундаж хурдны камер гэдэг нь бол нэг цэгээс нөгөө цэгт очиод дундах зайгийн хэдэн километр цагийн хурдтай тооцсон байна гэдгээр нь тооцоолгод гаргаждаг ийм систем байж байгаа. За сая бид нар бүсчлэн зөв замын хөдөлгөөний аюулгүйдийн төлөө хамтдаа гэдэг бүсчлэн зөвлөгөөний зохион байгуулсан. За энэгээр бол улсын хэмжээнд 5 бүс болгож хувааж байгаа. 5 бүсийн нэгэн зэрэг ингэж замын хөдөлгөөний энэ дээр бол одоо аймгийн гэмтэргээс сурсан зэрэглэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нар, азцаа, тээврийн төв, цагдаагийн байгууллагын албаагчд гээд гих мэтлэнгээр прокурор гих мэтлэнгээр одоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг оролцоотой энэ байгууллагын удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан зөвлөгөө хийсэн. За энэ дээр бол ер нь улсын хэмжээнд энэ дундаж хурдны камер гэж юмыг шийдъя. Ер нь бол цаашид бид хүний хүчээр бол энэ хяналтыг бол тогтоох нь бол бас боломжгүй байна гэж ингэж үзэж байгаа. Тэгээд энэ дундаж хурдны камер гэдэг юм бол улсын хэмжээнд бас нэвтрүүлээд цааш нь хэрэгжүүлээд ингээд явах нь бол зүйтэй байна гэсэн нэг юм шийдэл төрчээд ингээд байж байгаа. Тийм манай иргэд жолооч нар ер нь бол тээврийн хэрэгслийнхаа бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмээ
биелүүлээд замын хөдөлгөөн соёлтой оролцоосай л гэж ингэж уриалах юм да. Аава та ямар хурд явд юм бэ? Би айгаад штий. Тийм ээ. Миний бүр дотор мохоо өргөд штий. Өө чи ир хүн байж айгаад байгаа юм уу? Цөмөрө хурдан яваад хурдан очиж штий. Одоо ингэж очлоо. Нэрээ чи хөдөө явахаараа дандаа ингэж тавих юм аа. Үр хүүхэд ам амьдралаа тээж яваа бодноор юм. Төмөрхүүлэг хийсүү газар хатуу шүү. Гайгүй л хөдөө явах шүү. Өвөө. Яа. Гуглц хаалгаш юм аа. Өвөө сайн уу? Ямар гоё юу? сайн сууж юу? Энэ зонда Сайн сууж яа. сайн явж ирүү. Айтмын сайн байцгаана уу? Данги. За сайхан өвч гинөө. Сайн явж ирүү. Сайн явж ирлээ. Чи миний өмнө орохгүй юу? Яс орд явдаг. Төмөрхүүлэг газар хатуу шүү. Чи миний өмнө орохгүй. Уушлаарай аваа. Би ойлгосон. Дахиж ингэж таахгүй. Монгол хүн Монголын баялаг.